Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За үзэгч та бүхэндээ бид өнөөдрийнхөө зочны хоймортой за альтернатив дуучин гэдгээр нь манай үзэгчид маш сайн мэднэ тийм ээ. Дуучин отгоо буюу отхон чимээг урьж оролцуулаад энэ танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танай телевизийн хамтланд бас өөрт чинь өнөөдрийн мэндийг хүргье. За танд маш их баярлалаа. За тэгэхээр бол отгоогийн маань хувьд уран бүтээлээс за нэлээд хугацаанд завсарлага аваад байгаа тийм ээ. Яагаад завсарлага аваад байна? Гэхдээ яг хоо ер нь бол тэгээд би хичнээн хилээгүйч гэсэн хүмүүс бараг мэдсэн байгаа ах гэж бодож байна. Тэгээд би бас гэр бүлдээ мэдээж уран бүтээлч хүн ч гэсэндээ тий гэр бүлээ анхаарахгүй болохгүй. Тэгээд хүүхэд гэдэг бол одоо хүний амьдралыг бүр ажлын хүртэл мартуулах тийм их авьяастай эд шидтэй тийм юм байлээ. Тэгээд ямар ч гэсэн одоо хүүхдүүдтэй сая цаг зав гаргаад 2008 онд тоглолт хийснээсээ хойш өөрийнхөө яг хувийн уран бүтээлээ хийгээгүй. Ерөнхийдөө бол яг бас том хэмжээний тоглолт байд юм уу ач холбогдолтой тий уран бүтээл өдөд бол оролцсон юмнууд бол байгаа. Мерсер жирэмсэн оролцоод байгаа тийм оролцож илсэн. Хоёр хүүхэдтэй том нь 3 настай бага нь одоо 5 сартай. Яг нэг хэсэг идэвхтэй уран бүтээлтэй анхаарлаа хандуулсан бол одоо уран бүтээлээ түр хойшин тавиад идэвхтэй хувийн амьдралдаа анхаарлаа хандуулад байж байгаа маань хэдийгээр яг тийм ээ өөрийн уран бүтээлдээ эргээд өмнөшгээ тийм нэлээд хэрч хүчтэйгээр цаг заваа их зарцуулаад тэгэхэд орох гээд байна. Ерөнхийдөө бол бас эхэлсэн байгаа л да. Энэ оныг эхлээд дөнгөж эхлэнгүүтээс яг шинэ уран бүтээлд орё гэсэн бас эрмэлзэлтэй байсан. Айгүйх ингээл бүр ормоор ингээл санагддаг юм байлээ хүн гэртээ суугаад тахлаар. Тэгээд харьцан бас гэрт маань жоохон тийм асуудал гараад гэдэг юм. Манай хүний бас жоохон би илааршгүй бас жоохон өвдсөн байсан. Яг хувьсгалын тохироод тэгээд жоохон бас тэгж яхад нь хажуугаар нь дуулаад явна гэдэг бол бас бүдүүлэгч юм шиг тий. Тэгээд харин сая 100 болохоор хүмүүс мэдээж амардаг болохоор уран бүтээлч нартай уулзаж чадаагүй. Тэгээд намраас эхлээд хүмүүстэйгээ уулзаад шинэ уран бүтээлүүдээ бол ингээ гаргаад эхэлж байгаа. Ерөнхийдөө бол яг миний өөрийн хийсэн хувийн уран бүтээлүүд маань бэлэн байгаа. Тэд нар дээр нөгөө одоо хүмүүс маань хөгжмийн найруулга хийн те энэ дууга яавал илүү хүмүүст хүрэх вэ гэдгийг бас би өөрөө сайн тооцоолж бодох хэвээр. Тэр утгаараас жоохон бодож ээж уран бүтээлээ гаргая гэж бодож байгаа. Тэгээд саяхан бол би нэг Диважин гэдэг нэртэй уран бүтээл хүмүүст үзүүлсэн байгаа. Бараг 2-7 хоногийн өмнөөс ахуулаад телевизүүдээр цацагтаад эхэлсэн баха. Тэгээд ер нь бол интернетээр ч гэсэндээ тавьсан байгаа. Тэгээд хүмүүс бас их одоо өөр отгоо харагдчихээн. Бас сая төрснийхөө дараа жоохон тарган байсан бол одоо турцсан бэ нэнтэй. Хүмүүс их гой одоо комплимент өгсөн л дээ. Тэгээд энүүгээр бол би бас өөрийнхөө уран бүтээлийг эхэлж байгаа гэдгийг хүмүүст бас одоо үзүүлж байгаа. Мэдэгдэж байна тийм ээ. Энэ дуунаас гадна бас 3 дахь дууга бас бичүүлсэн байгаа ерөнхийдөө. Тэгээд энэ мэтчлэнгээр ер нь хурдан дуунуудаа бичүүлж явсаар байгаад дараагийн ондоо гоё шин CD-тэйгээ би бас уулзнах гэж бодож байна. Их сайхан шин мэдээлэл тав дээр ярилцлагыг үзээ сууж байгаа үзэгчд мань хүргэлээ. Тэгэхээр Диважин гэдэг шин дууга үзэгчтэй хүргээд 2-7 онж байгаа юм байна. Тэгэхээр дууны ерөнхий одоо тийм ээ төрөл жанр гэвэл яг ямар хуу байна? Отгоо өмнөх альтернатив дуучин гэдгээ хэр ер нь эвдсэн тийм бүтээл болж байгаа вэ? Яг хөө би ер нь бодсон л та гэртээ тэгэл ер нь одоо нөгөө юм урд нь бол хүүхэдгөө бас тэ залуу байсан учраас уран бүтээлүүд манаас айгу тийм яг тийм хүүхэд маягийн ч юм уу тэ эсвэл одоо юу гэдэг арай нөгөө юм гоё гэнэн цайлганаараа ч юм уу гардаг байсан бол одоо л одоо идеалт альтернатив энтер гэж байдаг аахгүй яг тиймэрхүү урсгал дотроо тэгээд ер нь юм жоохон юм бодуулсан үгтэй бас жоохон тийм том хүний тийм дуунууд дуулах хэрэгтэй юм болоо гэж батсан хоёр хүүхэд гаргацсан учраас гэж тэгээд ер нь яг энэ Диважин гэдэг дуу маань бол 4-5 жилийн өмнө зохиогдсон байсан дөө өмнө нь бас би Лемон студийнхны хийж исэн тийм нэвтрүүлэгт яг энэ дууга зүгээр гитартай дуулаад орж исэн л да нэг нэвтрүүлэгт. Тэгээд тэрийг сүүлд би өөрөө бүр мартцсан байсан чинь надад манай найзууд сануулж өгсөн. Тэгээд энэ дууга бар шал өөр стил болгоод одоо нэг жоохон тийм гоё нэг юм педгэр гэдэг юм уу тийм нэг жоохон тиймэрхүү өнгө аястай байвал зүгээр гэл бөмбөрийн химнэлээс нь ахуулаад айгүйх сайн бодож иж бас энэ дууг хийсэн л дээ. Тэгээд ерөн сүүлийнхаа дуунуудад гитар голдуу биш жоохон тийм хөгжмийн одоо тийм электрон хөгжим дуурсан синтезатор илүү дуурсан тиймэрхүү дуунууд хийвэл илүү гоё юм болоо гэж бодсон. Яагаад гэвэл иймэрхүү дуунууд сүүлийн үед их мод болцсон юм байна. Тэгэхээр өөрийнхөө дууг ч гэсэндээ гоё ингэж залуу модны болгож тэгэж дуулах гоё юм болоо гэж бодсон. Түрүүн гоё юм хэлж ин л та. Жоохон том хүн болоод өмнө нь хүүхэдээс ингэж ер нь ээж болоод том хүн болох ямар байна. Харин би бас бодож ирсэн л да. Ер нь
ингээл хүн аягүй буур суудаг ч гэдэг юм уу те ярьдаг юм байл ш. Тэгэл яг хөө зарим нэг үед тиймэрхүү зан одоо харагддаг л баг л та. Гэхдээ би сая одоо ингээл уран бүтээлүүдээ хийгээл эхлэнгүүт л бүр амар нөгөө яг ингээл анх дуулахтаа ингээл нөгөө тэрнээс айгүйх кайф аваад тэрэндээ би амар хөөрж баярлдаг байсан бол яг тэр маань бүр бараг илүү болцсон юм шиг санагдчихсэн. Тэгээ сая бүр дуулаад ингээл хоолоогоо мичүүлчээл ганц хоёр гоё юм хийчихлээрээ тэрнтэй гоё байна гэж хүмүүс тэгчлэр улам хөөрөөл тийм байлээ. Тэгээд хүн бас хөөхд гаргаад жоох ингээд намптай болдог ч гэсэндээ те яг тэр нөгөө өөрийнх нь унган зан гэдэг юм уу айгүй сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн шүү дээ. Би ер нь бол тэгээд тэр маань ер нь байж л байгаа юм шиг байлээ. Тэр зам бол дарагдахгүй байгаа юм. Дарагдахгүй л байна л да. Тэгэл тэрийг маань хөгжөөгд өгвөл улам л хөгжөөл ах юм шиг байлаа шүү дээ. Ээж болно гэдэг сайхан шүү. Тэгэхээр эргээд уран бүтээлд орох гэж байгаа юм байна. Наадах ч үнэхээр сайхан мэдээ байна. Тэгэхээр шинэ жилээр ч гэсэндээ магадгүй отгоотойгоо уулзъя, отгоогийн дууг сонсъё гэсэн үзэгчд байвал отгоогоо сонсох бүрэн боломжтой гэсэн үг юм байна тийм ээ сайхан баяраа. Одоо би шинэ жилийнхаа бас нөгөө урд нь хамтарч ажиллаж байсан ч юм уу ер нь хүмүүс манаас одоо надад ингээд саналаа өгсөн байгаа. Тэгээ одоо шинэ жилийнхаа ажилдаа бас бэлдээд гоё хувцас бэлдээд гэдэг шиг тэгэл бас дуугаа дуулах гал хүлээгээл өнөөдөр оройч гэсэндээ бас арга хэмжээтэй байгаа. Яг ингээд бараг 4-5 жил уран бүтээлээс ерөнхий яг өөрийн уран бүтээлээс холдлоо тийм ээ 8 оноос хойш гэхлээр чинь за тэгээд ингээд яг гадна тойргийн гадна гарчаад ингээд хүмүүс юу хийж ийн гэдэг ялангуяа яг чиний урсгалаар юм хийж байгаа хүмүүс ингээд харж байхад юун дээр илүү дэвшилт гарч ийн энэ өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд эргээд юуг нь илүү ингээд чиний зүгээс байсан бол хэрвээ отгоо би яг эдэн дундаа бүтээлээ хийгээд ингээд дунд нь байсан бол би илүү энийг ингээд ингэж хийх байсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлийг ер нь нэлээд олж харж байгаа ах. Харин тийм ер нь яг гэртээ суугаад ингээд тий бас тодорхой хэмжээний үзэгч болоод тэгээд ингээд уран бүтээл хийж байгаа уран бүтээлч нарыгаа үзэгчийн хүрээнээс одоо ингээд өөрөө би харах боломж олдчихж байгаа юм л да. Яг жоохон урлагаас жоохон хөндөрөөд ирэнгүүт. Тэгэл яг шинэ гарч байгаа уран бүтээлүүдийг хараад өөрийнхөө дүгнэлт хийгээл, анализ хийгээл тэгэл байж хахад ер нь яг шинэ гой одоо уур амьсгалтай дуунууд гараад одоо зарим нэгэн уран бүтээлч нарыг юм уу ер нь ингээд одоо манай монголчууд чинь ингээд сонсогч нар нь ингэдэг аахгүй нөгөө гадаад дуунууд илүү гоё байна. Монгол дуунууд них сонсохоор биш вэ гэдэг тийм хүрээнийхэн ч гэсэн бас байдаг шүү дээ тий. Яг гэвэл Монголын уран бүтээлч маань сайн тийм гоё одоо модны уран бүтээл хийж чадахгүй байна гэдэг юм уу нэг тиймэрхүү шүүмжлэлтэй ханддаг хэсэг хүмүүс бол байдаг. Тэгээд тэднэрт маань тааруулаад гэдэг юм уу ер нь бас гоё альбомууд ч гэсэн гарсан. Миний хувьд бол тэгж хэлнэ. Sound хамтлагчсан ер нь амьд хамтлагаа ярих юм бол тийм ингээл шинэ гоё уран бүтээлүүд ингээ гаргаад ер нь одоо ингээд би Coconut Beat-ийн бас шүүгч хийгээд сууж байхад гэсэндээ айгүй их тийм гоё шинэлэг тиймэрхүү уур амьсгал Монгол бас нэг тийм өөр өнгө аясыг харуулахаар тиймэрхүү хамтлагууд бас их гараад ирчээ. Тэр нь бол үнэхээр аваа штэ. Айгүй гоё тийм одоо дахиад ингээд шинэ үе нэмэгдсэн гэсэн үг аахгүй юу? Яг гоо. Тэгж бодоод миний хувьд бол бүр тэдэртэй бүр ингээд хамтарч ажилламаар гэдэг юм уу те. Амар гоё урам ороод гоё байсан л да. Тэдрийг сонсож байхад бас өшөө зарим нэгэн одоо би намайг зүрх нэг ярьсан ш нөгөө хэрвээ би дуулж исэн бол гэдэг шиг хэрвээ би дуулж исэн бол харин бас яг тиймэрхүү гоё шин модны уран бүтээлүүд одоо яг хиймээр байгаа тэр уран бүтээлүүдэл яг 2 жилийн өмнө ч байсан мó хийх л байсан баг л та. Тэгээд данч тэрэнд нь хувьсгалын бүрдээгөө хөөхтдээ олчоод ямар дуулаад байлаа. Хугацаа байна тийм ээ хийх боломж бол маш их байгаа шүү дээ бидэнд. За тэгэхээр та бүхэн ярьцлага төр завсарлуулъя. За нэвтрүүлэг маань нэгэн уламжлалтай ямар уламжлалтай гэхээр та бүхэн ярьцлагыг үзээ сууж байгаа нийт үзэгчтэй ярьцлага хүрэхээс гадна тухайн зочинтойгоо холбоотой мэдээлэл хүрэхин зэрэгцээ танин мэдхүй гоо сайхны мэдээллүүдийг давхар хүргэж идэх. Тэгэхээр одоо тэр яг уламжлалт цаг маань болсон байна. Тэгэхээр үзэгчтэй өнөөдөр зориулаад манай сэтгүүлч танин мэдхүй мэдээллийг бэлтгэсэн байна. Хоёлаа тэр мэдээллийг үзчихээд эргээд студидтэй үзэгчтэйгээ хамт уулзъя тийм ээ. За тэгээ үзэгчтэй. Шудраг бус байх нь хамаагүй. Гол нь санхүүгийн төлөвлөлт эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү хэрэгтэй байдаг. Учир нь эмэгтэйчүүд илүү сониуч ямар нэгэн зүйлийг авч байж сэтгэл ханах хандлагатай. Эмэгтэй хүмүүсийн дийлэх хэсэг нь мөнгөө дэмий зүйл зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Жижиг зүйл мөнгөө зарцуулах нь маш үргэлгэн байдаг гэдгийг мэддэг атлаа хизээч гар татаж чаддгүйд л тэдний гол асуудал оршдог. Мөнгөний тухай ойлголт эмэгтэйчүүдэд сайн байдаг ч гэсэн үргэлгэн байдлынхаа тухай ихэнх нь дургүй
байдаг. Санхүүгийн ямар нэгэн шийдвэр гаргахдаа эрсдлийн тухай харьцангуй илүү их боддог. Нэг талаас энэ нь эргэлзээ үүсгэж байгаа боловч нөгөө талаас бол зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалт болон санхүүгийн төлөвлөгөө хийх гэдэг нь зөвхөн өндөр орлоготой, их мөнгөтэй хүмүүсийн хийдэг зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Зүгээр. Тийм. Тэгэхээр мөнгөтэй холбоотой мэдээллийг хүргэж нэмэгтэйчүүд ер нь мөнгөнд нэлээ чанга байдаг. Тийм ээ гэрийнхаа ер нь ихэнх тийм ээ санхүүг бол ихэвчлэн эхнэрүүд барьдаг. Таны хувьд ер нь яадаг вэ? Гэр бүлийнхаа одоо яг гэр бүлийнхаа хэрэгцээний санхүүг бол би өөрөө хариуцна. Тэгээд яг ямар ч гэсэн хувцсан авахтаа ч юм уу ер нь бол яхас яхаа гэр бүлийнхаа тэр юунаас бас арай нэг тийм өөр тусдаа өөрөөрөө л бас одоо байхгүй болохгүй гэл аль болох одоо хүүхдүүдээсээ илүү бас байх гэдэг болохгүй зүтэй гэж бодвол тэг яг хитрхийн үнэтэй ч юм уу ер нь ганц бие байхтай ч гэдэм үү ер нь өөртөө ингээд хүүхдгүй байхлаараа хүн чинь хилүүх ингээл ер нь бас юм авдаг байж л тээ одоо бол харьцангуй бас нөө чанарыг харж гэдэг юм уу тийм ээ үнэтэй юм авсан ч гэсэндээ за энийг яах вэ баг хэр байх вэ энэ удаан модтой байна уу тий удаан эдлгээтэй байна уу гэдгийг хүртэл харж иж авахаар болчдөг юм бэлээ тэгээд аль болох өөртөө хэрэгтэй юутай гутал цүнхэнд л ер нь их жоохон хамаагүйс мөнгө өрн штэ гэдэг шиг тэгэл үрчээл байгаа даа ээжүүд чинь эмэгтэй хүн юм байдаг штэ ээж болсныхаа дараа ер нь дэлгүүрээр яваал ингээ яхта өөрийгөө ер нь мартчихад байдаг за би яах вэ нас дугаас энийг авахд энэ байгаа энэ ингээ болчихно хүүхдтэй л тэгчээд өөрөө ирэхгүй өмнө нь ээж болохоос өмнө хувц хамаг нүдэл тийм ээ хувцсан дээр тусдаг гэсэн бол ээж болсны дараа хүүхдийн хувцыг л хайгаад яваад байдаг таны хувьд бас яг тийм болж байна уу ер нь л тэгээ шүү тэгэл тоглоомын дэлгүүр хүүхдийн дэлгүүр мэлгүүр л бол төрүүлэл алхаад орцсон байдаг тэгээд бас манай найзууд чинь бас бид нар чинь ер нь бол бас нэг нилийн хожуу гэдэг юм уу да бүр нилийн бас өөртөө жоохон ухаан суучаад бас хүүхдтэй болсон болохоор хитрхи жоохонд нь ер нь бас их гангалж мангалаад бас дими юм болоо гэж бас ярьдаг найз нөхдөдтэйгээ яг хөө мэдээж тэгээд байжгаад одоо нэг жоохон ухаан ороод ирэх үед нь тэр хүнийг бас арай өөрөөр те одооний бас зарим нэгэн цэцэрлэг сургуулийн хүүхдүүд жоохон тийм юм ажиглагдаад байна гэж ярьдаг л да найз нартайгаа сууж байхад тиймэрхүү жоохон ид те эдээр ингэж бие биентэйгээ өрсөлддөг ч гэдэг юм уу би тиймэрхүү юмыг жоохон бас эсэргүүцэх талдаа тэгээд аль болох ер нь манай Монголын ч гэсэн тэр цэцэрлэг сургууль цэцэрлэгээс ахуулаад тийм байх гэхэлэр л энэ бол айгүй тийм хүүхдийг эвдэж байгаа юм шиг санагдаж байна л да бид нар тэгэхэд ямар орчинд өссөн бэлээ энийг ер нь жоохон бодууштай юм шиг санагддаг энэ болгоныг аав ээж нар өөгшүүлэхгүй тийм ээ багаас нь эдрийг өөрсдөө хүүхдүүдээ хүм мэдээж өөрсдөө хайрлах нь тодорхой гэтээ хайраа арай өөр юмар гаргаж ивэл дээр юм болов гэж боддог тэгээ найз нөхдөдтэйгээ дотны найзуудтайгаа суухлараас энэ талаар бол үнэхээр шүүмжлэлтэй ханддаг тэгээд ер нь бас болж өгвөл баг хүүхдүүдэд тиймэрхүү тал дээр нь ухаантай хандаасаа л гэж өсөх юм зүйлтэй хитэг шунаж тэрлөө тэмүүлэх тийм хүмүүжил бол нэлээ нэр саяхан манай эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгээр төрийн сойрхолт ардын жүжигчин Совдагва бүрэгдэж оролцохтой хүртэл яг нас сэдвэшн хөндөж ярьжсэн. За тэгээд ингээд яг таны зүгээс би ингэж асуумаар байна л да. Одоо тэгэхээр таны хувьд бол хүүхдүүдээ яг жишээ нь ямар сургууль цэцэрлэгт сургадгийг. Зарим хүмүүс бол яг танаас эсрэг байр суурьтай төлбөр өндөртөө тийм ээ жоохон зиндаас нэлийн хөөдөг болчихсон шүү дээ. Зиндаг бол тодорхойлж болно л доо. Тэр хүнийг өөрийн угаасаа бас тодорхой хэмжээний гэр бүлийн хүмүүжлийг олгочоод тийм ээ. Тэгээд боловсролыг бол бид нар угаасаа тийм жоохноос авах шаардлага бас байхгүй. Хүүхдийг ер нь хүүхдээр нь байлгаж агаад дараа нь яг тэр сурах нас, яг тэрийг сурахад одоо боломжийн нас гэж байдаг шүү дээ тий. Яг тэр үед нь л илүү их тийм ухаан суулгах ёстой юм болов. Хичээл дээр хүртэл тийм ээ. Нэмэгдэл одоо бүжгийн байд юм уу, хөгжмийн байд юм уу, сургалтыг хүртэл өгөхөд ачаал даахаар насыг маш сайн судалж иж өгөхгүй бол хар багаас нь ер нь бас тэгж жоохон дэмий юм болов гэж миний хувьд бол ээж хүний хувьд ярихад бол тийм байна. Тэгээд яг хөө тэр хүн өөрөө өөрийнхөө орон зайг өөрөө бүрдүүлнэ гэдэг штеп. Тэгэхээр тэр зиндаг энтер гэдгийг бол яг хөө одоо л манайхан тэгж яриад байгаа болохоос бүгдээрээ л жирийн л аав ээжээс төрж өссөн бид нар тийм л нийгэмд байсан хүмүүс тийм ээ. Өөр өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр явж байгаа. Тэгэхээр яагаад тэр болгоныг тийм ээ хүүхдүүдтэй
заавал одоо би жишээ одоо би дуучин юм чиндээ миний хүүхдүүд тийм байх ёстой гэдэг ч юм уу. Одоо тийм хүнтэй харьцахгүй байх ёстой гэдэг утгаар ч юм уу байвал жоохон бүдүүлэг юм шиг надад санагдчих байна. Тэгээд лагер дээр ч тэр ерөн цэцэрлэг дээр одоо манай хүүхд бол хувийн зүгээр л цэцэрлэгт явдаг л да жирийн. Тэгэл найз нөхдүүдтэйгээ бас байгаад хичээл сурж байгаа нь илүү гоё тийм ээ. Багш нь маш гоё зөв юмнууд зааж байгаа нь бас тэр нь одоо ингээд хичээлийг илүү сайн сурахт нь ч юм уу ер нь амьдралд ч гэсэндээ нөлөөлнө гэдгээр нь л болохоос би тэр хүүхдийг одоо юу гэдгийг өөр тийм жоохон мундаг хүмүүстэй байлгаад ингээд тийм байх ёстой гэдэг юм. Одоохондоо тэрийг бодоход арай эрт вэ нүү даа л гэж бодож байна. Эцэг эхчүүд ялангуяа залуучууд арай нэг амьдралтай за би өнөөдөр ингээд болчлоо. Одоо хүүхэдтэй болох цаг маань боллоо, гэр бүл зохиох хугацаа маань боллоо гэж төлөвлөөгүй ч гэдэг юм амьдрал дээр бэлэн байхаасаа өмнө за магадгүй зүгээр бэлэн байсан ч гэсэнтэй хүүхдэрээ дамжуулж давхар амьдрал суралцдаг гэдэг, давхар хүмүүждэг гэдэг. Таны хувьд юу хэрэг хүмүүжж дээ давхар танаас нөө эцэг эхчүүчийн хүүхдийн тойл байдаг гэдэг утгаараа хүүхдийн хажууд тэрэгч болохгүй, нэгч болохгүй гэдэг айгүйх өөрхөн зарим зуршлаг бол нэлээд тэгэж цэгэнж гин үү? Ер нь би яг наадхны чинь талаар бол баг хүүхдээ гаргасны дараа нэг ярилцлага өгч байхдаа ярьж байсан л да. Тэгээд ер нь би одоо бодоход хүүхд маань намайг хүмүүжүүлээд байгаа юм шиг надад санагддаг гэд. Мэдээж хүүхдийн хажууд аль болох өөрийнхөө нөгөө уур бухимдал ганцаархнаа байхдаа байдаг байсан шигээ тийм дураараа зангуудаа мэдээж твчхээс шиг арга байхгүй. Яагаад гэвэл үнэхээр л бид нэр өөрсдөө ямар байгаас шалтгаалж хүүхдийн маань хүмүүжил эхнээсээ тогтно. Тийм болохоор мэдээж хүүхдүүдэд аль болох ойрхон харин би байхыг боддог л доо. Зарим нэгэн одоо гэр бүлүүд эцэг эхчүүд маань завгүй угаасаа тэхээс шиг арга байхгүй. Монголд одоо баг хөдлөхгүй л амьдрахад бас бэрх тийм ээ. Тийм учраас мэдээж одоо хүүхдтэй илүү их цаг зав гаргаж чадахгүй байгаа ээж аавд ч байгаа штэ. Миний хувьд болохоор гайгүй би бол хүүхдүүдтэйгээ байнга одоо чөлөө цагаа яаж өнгөрөөж ийна гэвэл би хүүхдүүдтэйгээ өнгөрөөж ийн л гэж хэлмээр. Тэгээ том охин маань болохоор одоо цэцэрлэгт явж байгаа. Тэгээ багтаагаа хамт өдөржингөө гэртээ хамт байдаг. Хэр зугаатай энэ хоёр. Манай хүүхд айгүй хөөрхөн штэ. Одоо яг нөгөө 5 сартай гэхэлэр яг юмны учир начрыг ойлгодог баг болж байгаа. Тэгээд их чинь ч гэсэн ойрхон болохоор тэг тийм үү. Хэл яриа нь бас ингээд одоо баг цэгцрээд ер нь юмд айгүй өөрийгөө илэрхийлэх чадвар айгүй өндөртэй. Айгүй хөөрхөн тэгэл ингээд айгүй хайрлан ер нь айгүй тийм эрэгтэй юм бийж манай хүү айгүй тийм ялуу гэдэг юм да. Амар хайртай гэдгээ илэрхийлдэг. Тэгэл одоо хүртэл ингээд дуу муу дуулж хүртэл сурж байгаа. Манай хүүхд бас их хөөрхөн байгаа ер нь. Гэтэ хүүхэд болгон л ээжтэй хамгийн хөөрхөн, хамгийн мундаг нь л санагддаг. Тэгэхээр бүх хүний л хүүхдүүд өөрсдөд нь хөөрхөн байгаа. Тэгэхээр миний хүүхд бас ч гэсэн адилхан надад тийм санагдаж байгаа гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд бол уран бүтээлч байгаа. Уран бүтээлчид чинь бол заастаа цаг наргүй л хөдөлмөрлөж ийж тийм ээ. Одоо яг үзэгчдэд хүрсэн тэгээд олон жилийн настай тийм бүтээлэг тойрох шаардлагатай болчиход байдаг. Тэгэхээр одоо та дүн сан хэллээ штэ. Илүү цаг заваа гэр бүлтэй зарцуулахыг л илүү хүсдэг гэдэг. Тэгэхээр таны уран бүтээлийн тэр хөдөлмөр гараа гэр бүлийн амьдрал хоёр хоорондоо жоохон зөрчилдөг тал бол мэдээж гарна. Гал байгаа. Гэхдээ юу яаж яа л да. Одоо би жишээ нь яг завтай цагдаа хүүхдүүдтэйгээ мэдээж хамт байгаад тэгээд бусад үед нь бол яг уран бүтээлдээ одоо найз нартайгаа уулзах бараг сүүлийн үед завгүйгээр студи дээр ч юм очиж юм бичүүлээл тэгэл хүмүүстэйгээ нөгөө дуугаа сонсох ч юм уу тийм ажлуудаа хийгээл явж байгаа л да. Тэг яг зохицуулахгүй болохгүй шүү дээ угаасаа тийм ээ. Тэгээс би хитрхи хүүхдтэй цаг заваа гаргацсан учраас гаргах ёстой гэдэг ч юм уу. Ямар нэг юмд бас би угаасаа тэгж амар юм дарамтлагдаж гэдэг юм уу байх дургүй хүлэлтэй. Тийм болохоор мэдээж аль болох хүүхдүүдтэйгээ хичнээн цаг заваа гаргаж байгаа ч гэсэндээ бас нөгөө заваас гаргаад байна. Бас байна. Тэгэл 7 хоногийн 3 өдөрт нь ч юм уу заавалчгүй би гарч ажиллаа амжуулж байгаа. Угаасаа тэгэхэд бас надад тусалж байгаа л да манай дөө мүү ч юм уу одоо үзэж байгаа ах гэж бодож байна. Ингээд таны хоёр төр сайхан хүүхдийн аав нь гэвэл мэрэгжил нэгтэй бай тантай? Мэрэгжил нэгтэй биш. Одоо уул уурхайн салбарын ажилтай хүн байдаг. Тэгтээ бас хүүхдтэд гэрээхэндээс их гэрсэг учраас манай хүн бас одоохондоо нөгөө хөдөө гадаа явдаг ажил хийхгүй. Би бас энэ хэдийг жоохон хамт байхгүй болохгүй нэгэд саяас өвчний биенийхээ шалтгаанаас болоод 2-3 удаач баг гадагшаа яваад сар мараг болсон байхгүй юу. Тэгээд тэгтэн би өөрөө хүүхдээ хараад ойлоо нөгөө ингээл мессенжерээр ингээл холбогдсон гот би бүр санаж үхлээ
одоо яана гэд. Тэгжсэн тэгэхээр хүүхдүүдтэй маш их хайртай учраас тэгээд одоо хүртэл бас яг хичнээн мөнгө ажилд амьдралд хэрэгтэй ч гэсэндээ одоохондоо гэр бүлдээ зарцуулаад энүүгээрээ бас Улаанбаатар хавцаанаа өөр юм хийж байгаа л та. Их л сайхан залуу гэр бүл бас Монголд маань нийслэлд маань бас бий болсон гэж таны ярианаас ойлголоо. Тэгээд та бүхэн ярилцлага харамсалтай нь ингээд дуусч байна. Ярилцах хугацаа маань ч их бага байлаа. Тэгээд бидний урилгыг хүлээн аваад ингээд өөрөг хүрэлцэн ирээд тийм ээ. Манай нийт үзэгчдэд цаг зав гаргаад өөрийнхөө хувийн амьдралаас бас товчхон ч гэсэн ярилцаж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд танад телевиз үзэж байгаа бүх үзэгчдтэй бас энэ сайхан өдрийг бид нартай хамт өнгөрөөсөнд маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд удахгүй болох жоо шинэ ондоо гоё ирч хүчтэй өөдрөг бүх юм маань бүтэж ороосаа гэж бас хүсэж байна. Ингээд та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа танд. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За таны өнөөдрийн сан сэтгсэн ажил бүхэн за хэдий одоо үдээс хойш цаг болж байгаа ч гэсэндээ бүх ажилтан сэтгэгчлэн бүтгийн ерөөлийг тавь. Ингээд даваа гаргийн энэ цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.